Өнөөдөр би юуны тухай ярих гэдэг энэ тайзан дээр бүгд ирээд ингээд туссан байгаа юм байх гэхээр хоёр хоол зүйлийн талаар ярих юм. Энэ бол хурдсгүй. За дараа нь эдийн засгийн эдийн шилгээ та бүхэн индээс харж байгаа. За эдгээр зүйлсийн талаар би холбоод та бүхэн тэгээ ярих болно. За эдгээр зүйлсийн талаар дэлгэрэнгүй ярихаа өмнө бүгдээрээ намайг, чамайг ер нь бид бүгдийг нь хамарсан яг гайхалтай статистик мэдээлэл бүгдээр харцгаая л да. За тэгэхээр 15-аас 34 насны залуучууд. Энэ бол манай нийгмийн залуучууд. За Монгол Улсын үндэсний статистикийн газраас гаргасан судалгааны дагуу 15-аас 34 насны залуучууд маань Монгол Улсын 34.6%-ийг эдэлж байна. За эндээс бүгдээрээ яг энгийн гадаргаа гэдэг л да. Эндээс биднес юу ойлгож болох вэ гэхээр Монгол Улсын нийгмийн 3.1%-ийг залуучууд эзэлж байна гэсэн. За эндээсээ дахиад нэг алхам яваад дахиад нэг гаргалаа. Тэгвэл бидний гаргах шийдвэр, бидний хийх зүйлс, бидний одоо шийдэх шийдлүүд энэ нийгэмд нөлөөлөх чадвар боломж бид маш байна. Учир нь бид энэ нийгмийн 3.1%-ийг эзэлж байна, тийм ээ. За тэгэхээр манай нийгэмд маань маш олон төрлийн асуудал, за саад бишэлүүд болж байдаг. За эдгээр саад бишэлүүд эцсийн загтаа ихэвчлэн маш олон саад бишэлүүд байдаг хэдий ч эцсийн загтаа ерөнхийдөө эдийн засгийн тал дээр зангилагддаг. Ийм одоо зүйл байдаг. За тэгэхээр бүгдээрээ Монгол улсад болон манай ерөн заавал Монгол улсад итгэхгүй бусад ч гэсэн адилхан тулгардаг нэг эдийн засгийн бэрхшээлүүдийг бүгдээр харцгаая. За эдийн засгийн хямрал. За манай Монгол улс маань эдийн засгийн хямралтай байгаа та бүгдээрээ телевиз за өөрсдийнхөө одоо мэдээллийн сугуудаар авсан баг тийм ээ. За эдийн засгийн хямрал гэж өөрөө юу юм бэ? За эдийн засгийн хямрал гэдэг нь за энгийнээр бүгдээр маш энгийнээр энийг тайлбарлах оролдоод үзье. За эдийн засгийн хямрал гэдэг нь та бидний одоо олж байгаа цалин бага байна гэсэн. Манай хөгжил, улсын хөгжил бага байна гэсэн. За манай улсад ажилтнууд ихтэй байна гэсэн. За тийм ээ. За манай улсын төргийн ханш сул байна гэсэн. За эдгээр зүйлс маань ерөөсөө манай нийгэмд тулгарч байдаг томхон асуудал, саад бишэлүүд болж байдаг. За тэгэхээр биднээс эхний хэсэг бүгдээрээ энэ нийгэмд маш том нөлөөтэй юм байна. Биднээс өөрсдөө нөлөөлж чадах юм байна гэдгийг ойлгосон. Яа тэгэхээр биднээс 3.1 тийм ээ. Энэ нийгмийн Монгол улсын 3.1-ийг залгаж байна. За хоёрт нь биднээс манай улсад ийм саад бишэлүүд тулгарч байгаа юм байна гэдгийг бас харлаа. За эндээс хансын шударгыг харж болно. Инфляц гэдэг. За инфляц гэдэг та бүхэн бас мэдж байгаа тийм ээ. Үний одоо хөрөг гэх юм уу тийм ээ. За энийг болохоор зөвхөн та бүхний өнөөдрийн 10,000 төгрөг маргааш магадгүй авч өнөөдөр авдаг байсан зүйлээ маргааш 10,000 төгрөг чинь авч чадахгүй болно гэсэн энгийнээр тайлбарлаа тийм ээ. Тэгэхээр эдгээр асуудлуудыг эдгээр эдийн засаг болон санхүүгийн асуудлуудыг биднээс шийдэхгүйгээр цаашаа явна гэж байхгүй. Биднээс нөгөө нэг гуравдагч улсынхаа игнээс шийдээд томрон хөгжингөө орно болно гэж байхгүй. Тэгэхээр юуны түрүүнд бүгдээ эдгээр асуудлуудыг хамгийн түрүүнд шийдэх зөв. За шийдэх асуудал ярихаас өмнө биднээс хизээ энийг шийдэх ёстой вэ гэдэг талаар ярив. За харин бол одоо яг одоо мэдээж эдгээр асуудлууд хизээ нэгэн цаг шийдэгдэнэ. Монгол улс хизээ нэгэн цаг одоогийн Америкийн хөгжилтэй биднээс хизээ нэгэн цаг очих болно. Гэхдээ биднээс тухайн үед хэдэн сар жилийн дараа тийм ээ одоогийн Америкийн хөгжилдөө очиход Америк бас түүнээс бүр холбогдсон байна. Тэгэхээр биднээс одоо бүгдээ шийдэх хэрэгтэй. За яагаад одоо гэдэг вэ тийм ээ? Үүндээ би бүгдээ саяны нөгөө нэг ярьсан эдийн засгийн том асуудлуудаа түр салаад миний нэг сонссон маш хүчтэй нэг түүхийг би та бүхэнд ярьж өгье л доо. За ямар түүх гэсэн бэ гэхээр за найз залуу охин хоёр болцчихлээ. За болцоо 6 цаг болцсон байна. Найз залуу 6 цаг найз охиныхоо гэртээ очиж аваад цаг төгссөн байна. За тэгтэл найз охин бол нүүр хамаа сайхан будаа тийм ээ гоёж ганглаа яг 6 цаг бидэд байж байна. Бас эмэгтэй хүний хувьд яг 6 цаг нүүр хамаа бидэж дуусна гэдэг нь биш хөдөлмөр шүү тийм ээ. Тэгтэл яасан бэ гэсэн чинь залуу боцсон гэж байна. Уг нь хэл найз охины хөдлөл боцсон байгаа юм да. Юу гэж боцсон бэ гэхээр за эмэгтэй хүн бол нүүр хамаа бодлого маш их цаг зарцуулдаг, хуцаас авахд маш их цаг зарцуулдаг. Тийм учраас яг 6 цагтаа бэлэн болохгүй байхаа гэж бодсон байна. Тэнгүүтээ найз охиндоо илүү цаг өгөөд жоохон хоцрох чигээр бодсон байна. За тэгэхээр яг үнэндээ нөгөө найз охин яг 6 цагтаа бэлэн болсон байхгүй.
Тэгээд 6 цагт бэлэн болчоод найз нь хүлээгээд байж тээ. Тэгсэн чинь найз залуу ирдгүү. Яагаад ихгүй байгаа юм бол за тэгээд сүүлдээ бүр нэг урман буугаад ингэж гоё бэлцээс гээд буцаад нүүрнийхээ бодыг яхаад гэрхээ уцыг одоо тайлаа өмсөрөлтэй тэгээд байж тээ. Тэгсэн чинь яг нэг жоохон цаг гарan өнгөрөөл найз залуу нь хонхын дураа ихт ороод орж ирсэн. Тэгсэн нөгөө найз залуу нь ерөөс юу ч бэлдээгүй юм шиг ингэж босч байгаа байхгүй. Бүх нүүрнийхээ бодыг яхаад тээ гэрхээ уцыг өмссөн. За тэгсэн чинь найз залуу нь уулсан гэж. Би чамд ингээд илүү цаг өгөөд байж одоо хүртэл чи бэлэн болоогүй байгаа юм уу? Тэгэхээр яг энэ одоо гэдэг цаг дээр бидээс яг хоцорч ийн гэдэг маань бидээс өөртөө маш том боломжийг авч байгаа. Алдагдсан боломж юм байна гэсэн үг тийм ээ. Яг энэ жишээдээ манай энэ улс төр болон эдийн засгийн амьдралч яг бидээс хоцроод байх юм бол бидээс ямар нэгэн том боломжийг алдаад гэсэн. Яг л ийм болж байгаа. Тэгэхээр бидээс маргааш гэж тавихгүйгээр одоо энэ бүгдийг хийх ёстой. Манай залуучууд маань одоо энэ шинжилгээг хийх ёстой. За тэгэхээр залуучууд бид яаж энэ бүгдийг хийх юм бэ? Бид яаж энэ одоо эдийн засгийн асуудлуудыг шийдэх юм бэ? За тэгэхээр юуны түрүүнд шийдэх ярихаас өмнө биднээс яг юунд хүрэх гэдэг юм бэ? Тэрийг бүгдээ сонсох ёстой байна. Тийм ээ? Тэгэхээр биднээс яг юунд хүрэхийг хүсэж байна? За энэ дээр бол жишээ нь Монгол улсын та бүхний одоо олдох цалин эсхийг биднээс хүсэж болно. Манай Монгол улсын эдийн засаг өсөлттэй биднээс бусад улсаас зээлдэгч улс орн биш, зээлдэгч улс орн болохыг хүсэж байна. Энэ бол маш том зорилго тийм ээ. За магадгүй манай Монгол улс илүү олон улсад танигдаж тийм ээ, үйлдвэрлэгч улс орн болж тийм ээ. Монгол улсын маань одоо рейтинг өсөхийг биднээс хүсэж болно. Зүгээр биднээс сайхан нэр нийлэлтэй нийгмийг хүсэж бас болно. За эдгээр зүйлс ямар ч зүйлс биднээс хүрэхийг зорьсон бай. Биднээс нэг гайхалтай шийдэл байна. Тэр ямар шийдэл гэхээр бид бүгдээ дахиад нэгдүгээр слайд руу орчих л да. 3-1. Энэ бол залуус бидний хийж байгаа үйл хөдлөл энэ нийгэмд хангалттай хэмжээнд мэдрэгдэнэ. Яг тэгэхээр биднээс энэ улсын 3-1-ийг хэлж байна. Яагаад биднээс энэ асуудалд шийдэл нь болж чадж байгаа гэхээр биднээс энэ улсыг авч явж байгаа улс ирээдүйн. За тийм учраас биднээс энэ улсад бол шийдвэр нь болж чадна. За шийдлүүдийг яахын өмнө бүгдээ залуу хүмүүс яаж энэ шийдлүүдийг хийж арга зам ийм би та бүхэнд зүгээр энгийн 3 шинээр тайлбарлая та. За залуус бол шинийг санаачлах одоо хүмүүс байдаг. Шинийг санаачилж улс нийгмийн шин зүйлийг бүтээ бий болгох тал дээр бол тэргүй хийнэ даахдаг хүмүүс биднээс залуус маань. Тийм учраас ямарваа нэгэн зүйлийг өөрчлөхийн тулд зайлшгүй одоо өөрчлөлт тийм ээ шинжилгээ шаардлагадаг. Харин тэр шинжилгээг биднээс хийж чадна. Биднээс тэрийг бодож сэтгэж чадна тийм ээ. Тэгэхээр биднээс шин зүйлийг санаачилж нийгэмдээ одоо гаргаж өгч хэрэгтэй. За хоёр юу юм бэ гэхээр та бүхэн эдийн засгийн талын болон одоо санхүүгийн талын мэдлэгээ өөрсдийн гэсэн мэдлэгээ бусдад харангуй түргэж явах хэрэгтэй. Өөрсдөө буюу одоо залуус маань бид өөрсдөө багш болох хэрэгтэй гэсэн үг. Яг эдгээр энэ эдийн засаг болон санхүүгийн талтай. Хүн мэддэг юм ба бусдад заах тусам өөрөө тэрэндээ илүү мэрэгжлийн болдог. За мэддэг хүмүүс нь илүү их мэдээллийг олж авдаг тийм ээ. Тэгэхээр энийг болохоор бүгдээрээ мэддэг чаддаг юм аа бүх бусдад харангуй сайхан тарааж авах хэрэгтэй. Тэрс маань эдийн засаг болон санхүүгийн талын мэдлийг энийг тэр чигээрээ илүү их анхаарч судалж үзэх шаардлагатай байгаа. За гурав дахь нь юу юм бэ гэхээр оролцоо. Биднээс өөрсдөө Google-ээр хаагаад мэдгээ дэвшүүлээ сургалтанд суугаад тусдаа яваад иж болно л доо. Гэхдээ нийгэмдээ мэдрүүлэхийн тулд бидний оролцоо. Энэ ивентийг зохион байгуулж байгаа манай залуус та бүхэн энэ илтгэлүүдийг үзгээд ирсэн та бүхэн бол энэ нийгэмд оролцож байгаа хүмүүс ихгүй. Тэгэхээр та бид бүгдээрээ одоо энэ оролцоогоо нийгэмдээ мэдрүүлж гэсэн үг. Энэ өнөөдөр миний хэлэх 10 минутын илтгэл магадгүй та бүхэн тань чинь ямар нэг юм жоохон ч гэсэн сигнал өгөх гарвал энэ бидний одоо хүч бол хамгийн гайхалтай шийдэл нь болж чадж байгаа. За тэгээд дараагийнхаа слайдыг харъя. За тэгэхээр биднээс нэг арга замуудаас тодорхойлсон шүү дээ. Бүгдээрээ сайн оролцоогоо гэх тийм ээ. За тэгвэл үүнд бол хамгийн
хүрч болох та бүхэн бүгдээрээ хийж чадах ганцхан зүйл бол сурах. Суралтанд хамрагдах. Санхүү болон эдийн засгийн мэдлэгийг бүгдээрээ өөрсдийн хэмжээнд ямар нэгэн байдлаар заавал үдиж сонирхож байх хэрэгтэй. Бидний мэдлэг илүү зузаан байхын хэрэг манай одоо улсын бодлогыг боловсруулж байгаа хүмүүс ч гэсэн тэрэнд зориулж илүү гайхалтай, илүү чадварлаг, илүү нарийн одоо бодлого боловсруулж гаргаж байна. Тэгэхээр нэг бас алдартай хүмүүс байдаг юм да. Улс төрчид бол одоо иргэдтэй зориулж иргэдийнхээ мэдлэгтэн зориулаад бодлого боловсруулдаг гэсэн. Тэгэхээр бидний мэдлэг магадгүй жоохон давуур байгаа учраас санхүүгийн эдийн засгийн дээр манай улс магадгүй бичихгүй гэж байна. Энэ бол бас нэг бодох асуудал тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ залуу хүмүүс тэр залуу битгүүр бүх насны хүмүүс бүгдээрээ өөрсдөө эдийн засаг болон энэхүү санхүүгийн мэдлэгийн талаар зүйлсийг сонирхож байгаа хэрэгтэй. Одоо нийгэмд нэг ойлголт байдаг л да. Эдийн засаг гэж ярихаар айгүй хүнд, айгүй хэцүү, дандаа нэг тоо бодсон, томьёо гарсан. Энэ бол ерөөсөө маш энгийн зүйл. Би өмнөх итгэгчийнхээ нэг дурдсан зүйлийг бас өөр хэлэхэд оруулмаар санагдсан. Эдийн засаг гэдэг бол та бүхэн энэ ивэнтээс гараад гэлэвгүй харилцаандаа кофе шопт ороод кофе авахгүй гэдэг чинь эдийн засаг. Энэ бол та бүхний авч байгаа санхүүгийн шийдвэр. Нэг ч хүний шийдвэр эцэстээ бөөгнөөд эдийн засаг улсын хэмжээнд яригддаг. Тэгэхээр бүх хүний гаргаж байгаа шийдвэр маань санхүүгийн шийдвэр маань өөрсдөө биднээс эдийн засгт орж байгаа юм гэсэн. Тэрийг илүү ухаалаг гаргаж, илүү биднээс энэхүү санхүү болон эдийн засгийн мэдлэгийг сайжруулснаар биднээс өөрсдийнхөө санхүүгийн шийдвэрийг болон эдийн засгийн шийдвэрийг ухаалаг гаргана. Энэ ухаалаг гаргасан дээрээ тулгуурлаад манай улс нийгэм уушаа гэж. Ийм одоо процессын хүрээнд манай залуучууд маань тийм ээ улс орондоо илүү их зүйлийг одоо хийж бүтээж чадхаа болоод байна л да. За тэгээд дээрэс нь энэ бол та бүхний нөгөө миний яриад хурдсгуур гэдгийг хэлээд байна. Бид бүхэн бол энэ эдийн засгийн хурдсгуур. Бид бол энэ эдийн засгийг илүү хурдтайгаар, илүү гайхалтай зүйл хурдан аваачих хурдсгуур. За үүний дараа би дахиад хамгийн сүүлд ярих ганцхан зүйлээ та бүхэн харуулъя. За энэ бол сүүлийн үед эдийн засгийн ухаан дээр гарч ирээд байгаа шинэ ойлголт. Эдийн засгийн иргэн буюу эдийн засгийн иргэн шүү. Та бид бүгдээрээ Монгол улсын иргэн. Та бид бүгдээрээ энэ улсынхаа одоо иргэний үргийг хүлээдэг. Тэгэхээр энэ бол сүүлийн үед бол хангалттай байна. Зөвхөн энэ улсын иргэн гэдэг маань хангалттай байна. Бид энэ улсынхаа эдийн засгийн иргэн болох хэрэгтэй. Эдийн засгийн иргэн гэдэг маань зүгээр л иргэний эдийн засгийн оролцоо гэсэн. Улсынхаа эдийн засгийн талаар санаа тавьдаг. Улсынхаа эдийн засгийн талаар мэдээллийг чих тавьж сонсдог. Үүнийг өөрчлөхийн төлөө хүсдэг, зорддог байх хэрэгтэй. Бид энэ өөрчлөлтийг бий болгохын тулд нэг мэдлэгээ сайжруулах шаардлагатай, хоёр санхүүгийн шийдвэрээ зурах шаардлагатай. Энэ бол хамгийн энгийн зүйл. Энэ бүгдийг хийгээд шийдснийхээ дараа биднээс дараагийнхаа алхам буюу дараагийнхаа левел дээр ороод илүү бодлогын чанартай юмнуудыг ярьж болно. Та бүхний хийж байгаа энэ зүйлсүүд манай эдийн засгийг цаашдаа авч явах зүйл байна. Тэгэхээр би энэ илтгэлийнхээ төсвөлтөнд та бүхний энэ танхимаас гараад явахдаа Монгол улсын одоо иргэнээсээ болоод Монгол улсын эдийн засгийн иргэн болоосоо улс орныхаа эдийн засгийн талаар одоо анхаарал хандуулж мэдээ сонсдог байгаасай. Эдийн засаг бол тийм хүнд зүйл биш шүү гэдгийг та бүхэн бас ойлгож гараасай гэж хүсэж байгаа маа. За хайр тасаа.